Америкчуудын хувцсны шүүгээс эхлэн Холливуудын киноны гол дүрийн жүжигчдийн гоёлыг тодорхойлж, Олимпийн тамирчдын загварлаг төрхийг бүрдүүлж, цаашлаад ойрхон орнод Азийн орнуудаар хүрээгээд хэлж чадсан цаг хугацаанд үл баригдах классик тансаг хэрнээ ингийн, хэнцэр хэрнээ нууцлагдмал, тав тухтай өөр ингэсэн өвөрмөц онцлогтой тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг бол Ralph Lauren. Хувцас урлана гэдэг цаана асар том урлаг байдаг. Хувцас загвар гэх урлагийн бүтээлийг ойлгох, мэдрэх, урлах, таниулах, дурлах, гангарах, бахархах хүртэл хийгддэгт энэ салбарын онцлог оршдог. Энэ хүртэл маш их цаг хугацаа, ур ухаан, хөдөлмөр орж байж, үн цэн ашиг орлого нь нэмэгддэг бизнес. Ralph Lauren үүсгэн байгуулагдсан цагаасаа л Английн язгууртнуудын дэгжин дүр төрх, бас Америкийн зүүн эргийн элит давхаргын хэнцэр байдлыг хослуулан загвартаа шингээж ирсэн. Ялангуяа 250 жилийн түүхтэй үндэснийхээ гой зүй, хэв маяг, үнэт зүйл, ахуй түүх соёл, сэтгэлгээг элсний ширхэг мэт наривчлан мэдэрч магтан дуулж загвартаа тусгана гэдэг гайхалтай. Хувцас загварын бүтээл туйрвал өн эртнээс чимхлүүр, нарийн нимба ажиллагаа ихтэй байсаар ирсэн. Одоо ч тийм. Ойролцоогоор 11 тэрбум долларын үнэлгээтэй Instagram дээр 16 сая, X платформ дээр 2.2 сая дагагчтай уг брэнд бусад загварын орднуудыг бодвол арай хожуу 1967 онд байгуулагдсан ч оройхон гараад ширүүхэн дайрна гихчээр тансаг, дур булаам, дэгжин жинхэнэ Америк гой зүй бүр Америк мөрөөдлийн бэлэгдэл болжээ. Эгэл нэгэн еврей цагаач гэр бүлээс гаралтай хүү дэлхийн хэмжээний загварын эзэнт гүрнийг байгуулж бизнесийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болсон түүнийг жинхэнэ Америк мөрөөдлийн эзэн хэмээн авгаалдаг. Энэ бол дэлхийн нэртэй брэндүүдийн үүсэл хөгжил, уналт босолт, сонирхолтой баримт, гоо зүй, бизнесийн үнэт зүйлийн талаар цувралаар хүргэдэг брэнд тренд нэвтрүүлэг. Нью-Йорк хот 1939 он. Беларусь улсаас шинэ амьдрал Америк мөрөөдөл эрен хайж цагаачилж ирсэн еврей гэр бүлд нэгэн хүн мэндэлсэн нь Ральф Лифшиц буюу ирээдүйн загварын эзэнт гүрнийг үндэслэгч алдарт бизнесмен байлаа. Тэрээр гарал үүсэл овгноосоо болж олон жил дээрлэхүүлж доогдохуу болсны эцэст Лифшиц гэх овгоо Лорен болгон өөрчилсөн байна. Түүний хүүхэд насны хар бараан дурсамж алхан бүрдээ дээрлэхүүлж доромжлуулдаг байсан дүр зургууд нь түүнийг улам хорцолж Америк мөрөөдөлд хүрч тэр бомтон болох зорилгынх нь гал цогийг улам их асаасан гэхэд болно. Ямар сайндаа 1954 онд 15 настай байхдаа тэрээр дунд сургуулийнхаа эмэгтгэлд ирээдүйн зорилго нь саятан болох хэмээн бичиж байсан түүхтэй. Том мөрөөдөл өвөртөлсөн залуу гэрээт цэргийн албаа хаасныхаа дараа нэгэн газарт бичих хэргийн ажилтан хийж байгаад Бүү Брумел хэмээх брэндэд ажиллах боллоо. Чухам тэнд тэрээр үлдэгдэл давуугаар нь өөрийн анхны зангианы загваруудаа санаачлан урлах болж 1967 онд амьдралынхаа хамгийн чухал бас эрсдэлтэй шийдвэрийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн ахлах сургуулийн боловсралтай 28 настай Ralph Lauren $50,000 зээл авч Нью-Йорк хотод өөрийн жижиг зангианы бизнесийг эхлүүлсэн нь бүх зүйлийн эхлэл болжээ.
Ингэснээр поло хэмээх нэрийн дор тухайн үед түгээмэл хэрэглэгддэг байсан энгийн нарийнхан зангианы оронд өргөн том тод өнгийн зангианууд гаргаж эхэллээ. Энэ нь цоошин хэв маяг дүр төрх байсан тул ихээхэн амжилт олсон гэдэг. Үүний дараагаар Поло Ральф Лорен нэрийн дор эрэгтэй хувцсны цуглуулга гаргаж эхэлсэн нь түүний жинхэнэ амжилтын эхлэл байлаа. Түүний уран сэтгэмж, креатив ертөнц, бүтээл урлагын гол цөмд Английн язгууртнуудын дэгжин дүр төрх бас Америкийн зүүн эргийн элит давхаргын хэнцэр байдал аль аль нь байсан тул эдгээрийг тун нарийн мэдрэмжтэйгээр хослуулж классик тансаг хэрнээ энгийн, хэнцэр хэрнээ нууцлагдмал, хурц ширүүн хэрнээ эрхэмсэг байж чадах жинхэнэ тансаг Америк дүр төрхийг бүтээсэн юм. Sugar, how you get so fly? Sugar, sugar, how you get so fly? Sugar, sugar, how you get so fly? Тухайн үед цагаан өнгийн хослол спорт материалтай сроочкон цамцнууд гаргасан нь бусдаас ялгарч байлаа. Харин удалгүй Америк хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон олон өнгийн поло цамцаа гаргаж цаашлаад 1972 оноос Ральф Лорен эмэгтэй хувцсны коллекц гаргаж эхэлсэн нь брендийн нэр хүндийг асар өндөрт хүргэж Холливуудын түвшинд гарч ирэх нь тэр. Өөрөөр хэлбэл 1974 оны Great Gatsby киноны гол дүр Роберт Редфордын өмссөн Ральф Лоренийн дэгжин хослол, 1977 оны Annie Hall киноны гол дүр Дайни Кетний загварлаг хувцлалт үзэгчдийг байлдан дагуулсаар уг брэнд дэлхийн нийтэд жинхэнэ утгаараа тренд болж чадсан юм. Ральф Лорений бизнесийн нууц ажиллах арга барил гэвэл эдгээр супер одуудад зориулж хувцас урлах биш, харин брендийнхээ бэлэн коллекцаас сонгож хувцалсан нь хүмүүст тухайн загварыг дэлгүүрээс нь шууд авах боломжийг олгосон явдал байлаа. Ерээд онуудад бизнесээ улам өргөжүүлсээр гэр ахуйн бараа хүүхдийн хувцас, джинс, өнөртэй ус зэрэг олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн гаргах болжээ. Зогсолтгүй хурдтайгаар хөгжинд хэлсээр Ralph Lauren брэнд Нью-Йорк, Лондонд шинэ салбаруудаа нээж нэрийн ресторана хүртэл Парис хотод нээсэн байна. Тэртээ 1954 онд дунд сургуулийнхаа эмэгтгэлд саятан болно хэмээн бичиж байсан бяцхан хүүг ирээдүйд мөрөөдлөө давуулан биелүүлж 6 тэрбум долларын цэвэр хөрөнгөтэй загварын ордны эзэнт гүрнийг үндэслэгч болно гэж хинч төсөөлөөгүй зэ. Өдгөө 85 настай Ralph Lauren 2015 оноос корпорацийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалаас өөрийн хүсэлтээр бууж уран бүтээл эрхэлсэн захирлаар өнөөг хүртэл ажиллаж байна. Who put the bomb in a bomb, a bomb, a bomb? Who put the
Ralph Lauren брэндэд бусад загварын орднуудад байдаггүй нэгэн онцгой чанар байдаг. Он цаг өнгөрөх тусам загварын трендүүд байнга л хувьсан өөрчлөгдөн солигдож, ээлжлэн эргэлдэж байдаг бол Ralph Lauren уг загварын тойргоос гадуур оршдог гэхэд болно. Ингэснээр уг брендийн загварууд трендээс хоцордоггүй классик байж чаддаг юм. Үүнээс гадна Ralph Lauren зүгээр нэг хувцас загварын брэнд биш бөгөөд тансаг хэнцэр эрхчлүүд амьдралын хэв маягийг цогцоор нь танд мэдрүүлэх тийм нэгэн брэнд. Нэг ёсондоо классик тансаг хэрний энгийн, хэнцэр хэрний зэвүүн, өөртөө 100% итгэлтэй байдал, ухаалаг зарчимч мэдрэмжтэй хизээч бууж өгөхгүй, үргэлж өөдөө өсөн дэвжих хүсэл тэмүүлэл, эрхчлөөг өмссөн эзэндээ мэдрүүлдэг өөрийн гэсэн онцлог ертөнцтэй брэнд юм.